За эмэгтэйчүүд өөрөө шийдвэр гаргах төвшөнд ажиллана гэдэг нь өөрөө улсын хөгжлийг тогтвортойгоор цааш авч явах хамгийн том хүчин зүйлсүүдийн нэг. Тэр утгаараа шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдээ хувийг нэмэгдүүлэх одоо улсын хурлын сонгуулийн бас нэг сайхан жишээ сая тогтлоо. Энэ маань юуны үр дүнд ирсэн юм бэ гэхээр 2023 оны улсын хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30% хүргэж чадсан. Тэгээд үүний үр дүнд тийм ээ түүхэн буюу одоо нийт 25 гаруй хувийн төлөөллийг их хуралдаа бид нар оруулж суулгаж байгаа нь өнөөдөр Монгол улсад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөнд одоо огцом ийм том өөрчлөлтийг авчирч байна гэж үзэж байна. Тэгээ өнөөдрийн форум бол одоо орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргах төвшөнд яг одоо хөрсөн дээр энийг буулгах юм том чухал оролдлого. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн тухай хуулинд бол эмэгтэйчүүдийн квот 20% байгаа. Тэгэхээр үүнийг одоо хуулийн заагаагүй ч гэсэн тодорхой босхийг дэвшлүүлээд 30 түүнээс дээш байх ийм нөхцөл байдлыг бий болгох юм одоо уриалгыг эндээс гаргах гэж найдаж байна. Тэгэхээр үндэсний эвслийн хувьд гэх юм бол цоошин улс төрийн хүчин, парламент судалтай улс төрийн хүчний хувьд эмэгтэйчүүдийн оролцоог бас нэлээд сайн хангаж байна. За жишээ нь одоо Баянгол дүүргийн нийслэлийн иргэдийн хурлын одоо нэр дэвшүүлэлттэй хувьд гэх юм бол эмэгтэйчүүд 50%-ийг хангаж чадж байгаа. Дүүрэх нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа. За Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд гэх юм бол нийт одоо төлөөлөгч 41 төлөөлөгчийн 10 эмэгтэй. Тэгэхээр нийт 25% нь бол эмэгтэйчүүдийн төлөөлөл байж чаддаг. За анх удаага Баянгол дүүрэг эмэгтэйчүүдийн зөвлөлийг одоо санаачлан сүүлийн 3 жил гаруй хугацаанд ажиллаад эмэгтэйчүүдийн зөвлөлөөс яг орон нутагт шаардлагатай байгаа эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх төр нэлээд сайн хамтарч нам үл харгалзан эмэгтэйчүүд нэгдэж чаддаг гэдгийг тод жишээ болж өгч чадсан. Улс төрийн намуудын нэр дэвшүүлэлт дээр эмэгтэйчүүдийн квотыг яаж өндөр байлгах вэ гэдгийг л харах хэрэгтэй. Тэр утгаараа квот гэдэг одоо тийм квотын дэмжлэгийг бодтойгоор бий болгож чадж байгаа. Сая их хурлын сонгуул дээр харсан шиг орон нутгийн сонгуул дээр бас бууж ирэх бүрэн боломжтой. За дараагийнх нь бол иргэд сонгогчдод одоо эмэгтэйчүүд орсон нь өөрөө шийдвэр гаргах төвшөнд тэнцвэртэй шийдрийг бий болгох юм аа. Энэ нь өөрөө улсын орны хувьд гэх юм бол хөгжлийг урагшлуулдаг бас нэг хүчин зүйлс гэдгийг ойлгох чухал байгаад байна. Тэгэхээр өнөөдрийн форум бол бас ховдчууд тэр тусмаа баруун бүсийн одоо аймагуудад бол сайхан одоо хонх болж өгч чадчих байгаа. Тэгээ эмэгтэйчүүд одоо илүү их оролцоог хангах хэрэгтэй гэдэг ийм том одоо уриалгыг эндээс гаргаж тэгээ баруун 5 аймгийнхан манаас энэ дээр нэлээд сайн оролцоотой байгаад бас их баяртай байна.